эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж мэдээллийн хөтөлбөрөөр инхүү эхлүүлж байна. Эхний мэдээ. Өнөөдөр төрийн ордон одонтой эхчүүдийн хөлд дарагдлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлтор алдар тэхийн одонтой ээжүүдийн чуулганыг 9 дахь жилдээ зохион байгуулж байна. Улсын орныхоо өнцөг булан бүрээс ирсэн мянган ээж оролцсон чуулганд төрийн тэргүүн оролцож үг хэллээ. Алдар тэхийн одон ээжүүдийн холбоо жил бүрийн энэ өдөр одон ээжүүдийг төрийн ордонд урьж чуулдаг уламжлалт тогтсон. Монгол ээжүүдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг хэлсэн санал бодлоо солилцдог энэ чуулганаас тодорхой шийдвэр гаргаж тэр шийдвэрээ төрцгийн удирдлага болоод хууль хэрэгжүүлэх байгууллагад хүргэдэг юм а. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа мянган ээжийн чуулганд нийслэлийн дүүргүүд болоод аймаг бүрээс төлөөлөл хамрагдаж байна. Өөрийнх нь ажил үйлс болоод үр хүүхдийн амжилтыг үнэлж ээжүүдийг алдаршуулдаг ёслол төрийн тэргүүн бичлээ оролцлоо. Энэ өдөр төрийн ордонд маань эерэг сайхан эрчим хүчээр мэдж ээжүүдийн тэр ариун сайхан сэтгэлээр дүүрдэг ийм уламжлал тогтоод удаж байгаамаа. Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг асуудал биш. Энэ бол Монголын асуудал юм аа. Их хүүхдийн асуудал гэдэг бол зөвхөн их хүүхдийн өмнө болгож байгаа асуудал биш. Энэ бол Монголын асуудал. Энэ бол Монголын төр анхаарлаа хандуулах ёстой асуудал. Ёс сайн мэдээлэл суулгах. Төрхийн улмаас ингэдэг одоо эхчүүд ингэдэг ийм тохиолдол байсан. 90 онд одоо мянган их тутамд 89 их ингэдэг байсан бол 14 он гэхэд 24 болж буурсан байгаа. Ер нь энэ чиглэлд одоо ажиллаж байгаа эхчүүдийн эрүүл мэнд энэ чиглэлд ажилладаг манай одоо ажилтнууд, эмчнэр, мэргэжилтнүүдийн хүчин чармаалтаар энэ үзүүлэлт бол ингэж буурч байгаа нь бол сайн үзүүлэлт юм аа гэж ингэж хэлэхдээ. Анх 1957 онд ардын их хурлын тогтоолоор 5-аас 8 хүүхэдтэй ээжид 2-р зэргийн одон 8 болоод түүнээс дээш хүүхэдтэй ээжид 1-р зэргийн одон олгож эхэлсэн байдаг. 2006 онд их хурл шийдвэр гаргаж одон ээжүүдэд мөнгөн тэтгэмжийг олгох гэсэн юм а. Харин одоо олгох журам шинжлэгдэж сүүлийн жилүүдэд 4 болоод 6 хүүхэд гаргасан тохиолдолд 1-2-р зэргийн одон олгох болоод байгаа юм а. Тэгээд энэ сайхан баярыг одоо манай 7 дахь жилдээ ивент гэж ингэж хамтарч оролцож бас удирдах зөвлөлт авч байгаа одоо туйлыг баяртай байдаг. Тэгээд энэ сайхан ордон жилж энэ олон ээжүүдийг харж энерги авч өөрсдийнхөө хийсэн тэр одоо эдээний дээж бялуу хэмээх энэ сайхан бүтээгдэхүүнүүдээр энэ ээжүүдийг ингэж одоо бэлэг болгож өгч байгаа одоо манай хамт олон бид нар маш их баяртай байдаг. За өнөөдөр одоо энэ их гоё юм болж байна. Энэ төрийн ордонд анх удаа би орж ирж байна. Үнэхээр сэтгэл их бахтан их баярлаж байна. Би өөрөө оргил арсын сувилал 35 жил ажиллаад би өнөөдөр тэтгэвртэй гарсан. Ганцхан байгууллагт би бараг 40 жил шахуу ажиллаад ингээд тэтгэвртэй суугаад таагүй байна. Эхчүүдийн хүлээн аваад зинсэн үйл ажиллагаа явуулж байгаа айгүй баярлж байна. Энд ингээ бүгдээрэнд нь Монголын бүх олон улсын бүх эмэгтэйчүүд нь баярын мэнд хүргье. Би 4 хүүхэдтэй. Тэгээд арын ширний 7 дугаар артиллээс эхлээд 35 жил үйлдвэрт ажилласан. 4 сайхан гавшгаачтай гэдэгтэй. Нэг тэрийн үйлдвэрийн тэргүүнтэй. Ажил төрлөө сайн хийж одоо үнэнтэй л явах хэрэгтэй. Ард түмэндээ үнэнч хөдөлмөрийг их сайн хийж хэрэгтэй. Би 75 хүртэл ажилласан гоо. Монголын улс маш олон болтгоо. Монголын улс оюунлаг байгууллагаа, Монголын улс эрүүл чиглэл байгууллагаа зэрэг тодорхой сэдвүүдээр чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай энэ жилийн тухайд манай улсын хүн ам 3 саяд хүрсэн гэдэг таатай мэдээтэйгээр хамт ээжүүд баяраа тэмдэглэж байна. Өнөөдрийн чуулганд ирсэн хамгийн залуу ээж нь 20 гарч байгаа бол хамгийн өндөр настай 100 насыг зоогөлжээ. Мэдээллийг Шинээр Бацянаар бэлтгэлээ.